Дижитал камер гарч ирэхээс өмнө киног хальсан дээр бичдэг байсныг бүгд мэдэх бах. Бүх зүйл дижитал руу хөрвж амар болсон ч гэсэн одоо хүртэл хальсны камерыг гаргаж байгаа өнгөнд зураглаач, найруулагч, колористууд дуртай байдаг. Кинонд ашиглагддаг хальсан дундаас өргөн ашиглагддаг хальсны нэг бол Kodak 2383. Хэрвээ та анзаарсан бол DaVinci Resolve дүнгүй дагалддаг Kodak 2383 лат байдаг. Энэ бичлэгээр энэ латыг дүрсэндээ хэрхэн оруулах талаар товчхон зөвлөгөө өгье. Энд харагдаж байгаа дүрс нь ARRI-гийн гаргасан шинэ камер болох Alexa Super 35 дүрс. Rec 709 руу Color Space Transform хийсэн. Film Lux дотор Kodak 2383 лат маань харагдаж байна. Латаа оруулах үед exposure ногт болохгүй байгаа нь харагдаж байна. Зарим хүмүүс нөөднийхөө генийг бууруулж ашигладаг. Гэхдээ энэ нь буруу арга. Энэ латаа шууд RAW дүрсэн дээрээ тавих нь буруу. Учир нь лат нь тодорхой color space inputтай байдаг. Input gamma нь Cineon бэжж color инженерүүдийн энэ бэлдсэн лат маань зөв орно гэсэн. Тийм болохоор color space transform хийхдээ output gamma-га Cineon film log болгоно. Тэгэд мэдээж color correct болон primary гэх бусад нөөднүүдэд color space-ээ өөрчлөхөөс өмнө хийж дүрснийхээ dynamic range-ийг бүрэн ашиглана. Танд ямар ч камер байсан input color space болон gamma-га тааруулж өгөөд энэ латыг ашиглаж болно.